Дараагийн мэдээг танилцуулъя. Зүүнний үзэлтэй улс төрч Эммануэль Грегор Парис хотын шин дарга болсон байна. Нэм гарагт болсон Парис хотын даргын сонгуульд социалист намаас нэр дэвсэн Эммануэль Грегор ялалт байгуулж Францын нийслэлийн шин даргаар томилогдсон байна. За түүний хувьд Ан Идалгогийн залгамжлагчаар сонгогдож байгаа юм. Хэсэгчлэн үр дүнд үндэслэн сонгуулийн үр дүнгээс үзэхэд Грегор консерватив үзэлтэй өрсөлдөгч Рачида Датигаас хамаагүй илүү санал авсан байгаа юм байна. За Рачида Дата бас ялагдсанаа хүлээн зөвшөөрсөн байна. 48 настай хотын дарга гасан Ан Идалгогийн орлогчоор ажиллаж байсан Грегорийн хувьд саналын 50 орчим хувийг бол авсан байна. За тэрээр Францын нийслэлд ирэх жил болох Францын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө баруун болон хит барууны үзэлтнүүдийг эсэргүүцнэ гэдгээ хэлсэн байна. Парис бол бидний хамгийн үн цэнтэй эмзэг зүйл буюу хамтдаа амьдрах энгийн баяр баясгалан булаахыг ирмэлцдэг барууны үзэлтнүүдийн эсэргүүцлийн гол цөм байх болно гэж Грегор орон нутгийн сонгуулийн 2 дахь шатны урьдчилан дүнг гарсны дараа мэдгдсэн байна. Нэм гарагт Франц даяар орон нутгийн сонгуул бол болсон. За 2 дахь шатны бөгөөд шийдвэрлэх шатанд хүмүүс саналаа өгч Парис, Марсель, Лион зэрэг томоохон хотууд даргаа сонгосон байна. Ирэх жилийн ерөнхийлөгчийн сонгуул улс орны улс төрийн амьсгалыг тодорхойлно. За харин үүнээс өмнө улс төр ямар уур амьсгалтай байх вэ гэдгийг энэ удаагийн орон нутгийн сонгуул гол тодорхойлох үйл явдал болсон. За хит барууны үзэлтэй үндэсний ралли нам Францын улс төрийн дээд албан тушаалд өрсөлдөх хамгийн сайн боломжтой гэдгээ бас харуулж чадсан байна. За гэвч энэхүү үндэсний ралли намын нэр дэвшигчид тэргүүлэх чиглэл гэж тодорхойлсон хэд хэдэн хотод түүний дотор Францын 2 дахь том хот болох Марсель, за мөн өмнөд хотууд болох Ним, Тулон зэрэг хотуудад ялагдсан байна. За Марсель хотод бол одоогийн зүүнний үзэлтэй хотын дарга Бенуа Пан хит барууны үзэлтэй нэр дэвшигч Франк Ализиог ялсан байна. За гэвч энэхүү хит барууны үзэлтэй үндэсний ралли нам Францын Ривьере мужийн Ницца хотод томоохон ялал байгуулсан. За ингэхдээ тус намтай нэгдсэн хуучин консерватив үзэлтэй улс төрч асан Эрик Чотыг хотын даргын сонгуульд ялуулсан байна. За эх жил манай улсад ерөнхийлөгчийн сонгуул болно. За мөн Франц улсад ерөнхийлөгчийн сонгуул болох гэж байгаа. За энэхүү одоо хоёр улсад болж байгаа үйл явц болон цаашдаа дэлхийн бусад орнуудад өрнөж байгаа сонгуулийн үйл явцаас харахад цаашдаа зүүнний үзэлтэй намууд сонгуул ялал байх болов уу? За эсвэл хит барууны үзэлтэй улс төрчид одоо олон улсын тавцанд тэргүүлсэн хэвээр байх вэ гэдгийг шалгах чухал сонгуул болж байгаа юм. За сүүлийн үед дэлхийн улс орнуудад цагаачлалын давлгаа нэмэгдсэнтэй холбоотойгоор хит барууны үзэлтэй намууд улс төрийн тавцанд гол байр суурийг эзлэх болсон. За тэдний хувьд цагаачлалыг эсэргүүцэх гадаадынхныг хөөж гаргах гэсэн ийм үзэл баримтлалыг илэрхийлж байгаа. За тэдний зарим нь бол улс төрийн томоохон албан тушаалд аль хэдийн очиод байгаа. За үүнийх нь нэг нь бол яахын аргагүй хатуу үзэл баримтлал илэрхийлж байгаа Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп болж байгаа. За түрээр сонгуульд ялахын одоо өмнө мөн одоо сонгуулийнхаа кампанит ажлын үеэр цагаачлалтай хатуу тэмцэнэ гэдгээ илэрхийлж байсан. За үүнийхээ хүрээнд улс орнуудын эсрэг цагаачлалын бодлогоо чангатгсан юм байр суурьтай байгаа. За үүнд нь бол зарим орнууд хүрсэн байдалтай байгаа. За үүнд манай улс мөн багтаж байгаамаа.